Нэг. Хай. За сайн байцгаана залуусаа. За MongoDB-гийн тухай бичлэг хийхээр боллоо. Энэхүү MongoDB би 30 минутанд багтаагаад за MongoDB гэж нэг иймэрхүү өгдлийн сан байгаа юм байна. Энэ дээр ажилтдаг түгээмэл command query-нуудыг яаж бичих вэ гэдэг талаас нь хэдүүлээгээс товчхон хэмжээний 30 минут багтаагаад нэлээд хэдэн мэдлэг багтаахыг хичээцгээе. За ерөнхий бичлэг рүү орцгоё. За чи нэг юм би бэлдсэн байна. За MongoDB өгдлийн сан. За ер нь өгдлийн сангийн түүхийн тухай ярих юм бол өгдлийн сан database гэдэг ойлголт нь өөрөө маш нэлээд дээр үеэс одоо 1960-ын оноос эхлээд явсан гэдэг юм түүхтэй байна. За ингэж явж байгаад одоо хүртэл өөрчлөлт мэдээж явж байгаа. За тэгээ MongoDB гэдэг өгдлийн сан маань өөрөө юу хийж одоо яаж явсан бэ гэхээр ер нь бол 1970-аас эхлээд бидний relation database management system буюу одоо хамгийн сайн түгээмэл мэддэг MySQL, MSQL, Oracle гэдэг өгдлийн сангууд нь бол ингэж хамгийн ихэндээ бол нэлээд одоо зөнхлөж анх тэгж бол үүссэн байгаа. За 80 оноос болохоор стандарт одоо SQL гэдэг одоо хэлтэй илүү юу болоод илүү одоо нэг боловсронгуй болоод 1990-с болохоор юу болсон байгаа. Тухайн одоо зөвхөн relation data base management system байсан бол түүн дээр нэмэгдээд одоо Power Builder, Excel Access одоо янз бүрийн нэг тийм бусад туслах өгдлийн сангууд бас үүсэн бий болсон. За тэгээд энэ дээрс хэлэхээр ерөнхийдөө энэ одоогийн байгаа энэ хиймэл оюун гэдээ маш олон зүйлсийг бол яриад байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюун ингэж үүсэх хэмжээний зүйл чинь болохоор мэдээ suur data байгаа. За suur data чинь болохоор яаж бүрдээд байгаа юм бэ гэхээр ер нь өгдлийн ихтэй ингээд сан одоо ингээд эмх замбраагүй болон янз бүрийн байдлаар оршин байж байгаа олон их сурвалжаас орж ирсэн өгдлийн бүрдсэн өгдлийн сан байна. За өгдлийн сан дээрээс бид нэр data warehousing одоо янз бүрийн нөгөө big data-г үсгээд big data дээр одоо data analytic энэ янз бүрийн тийм зүйл хийхин тулд бид нэр одоо энэ дараа шатнд гарах data warehousing гэдэг ойлголтыг хийдэг. За тэгээ data warehousing ерөнхийдөө одоо ингээд бидний одоо энэ өгдлийн санд ингээд шууд оруулсан байгаа одоо зөвхөн онлайн худалдааны системч бай, янз бүрийн тэр нөгөө хүргэлт системч бай, таксид болгох системч бай, шууд бол хиймэл оюун сурахад бол зориулагдаагүй байдаг. Тэгэхээр бид нар бол яг түүнлүү зориулсан өгдлийн сангийн хид хідэн шат дараалталтаагаар одоо ETL энэ гэдэг extract хийгээд гэх зэрэг байдлаар ингэж трансформ хийгээд тэгээ load хийгээд ингэ явдаг юм өгдлийн сангийн юм хидэтэн зарчим байдаг. За тэрнээс ер нь бол өгдлийн сан гэдэг маань л одоогийн одоо бидний энд оруулж байгаа энэ өгдөл болгомол хиймэл оюуныг одоо сургах гол үндсэн суурь нь болж чадж байгаа гэсэн үг. За тэгээ 2000 оноос эхлээд ер нь бол объект хандлах програмчлал гэдэг зүйлс маань ер нь бий болоод явсан. Аппликейшн хөгжүүлэлтийн шин зүйлч гэсэн маш ондоогоор үсээд. За 2010 оноос хойшоо. За ялангуяа 2010 оноос хойшоо энэ одоо юу байгаа? API одоо энэ микросервисүүд жижиг одоо backend frontend гэдэг ойлголтууд илүү их түгээмэл дэлгэрэнгүй болж эхэлсэн. За тэр цагаас эхлээд бид нар бол илүү энэ одоо энэ non SQL одоо non relational буюу одоо холбоос бус юм өгдлийн сан NoSQL гэдэг өгдлийн сантай ингэж танилцж явсан байх нэ. За тэгээд одоо мэдээж 2020 оноос эхлээд бол нэлээд олон өгдлийн NoSQL өгдлийн сангууд маш олон томоохон системүүдийн нэгдэл болоод ингэ явсан байгаа. За өгдлийн сангаар тоо хэн ашиглаж яах гэсэн JS app ашиглаж байгаа юм байна. Facebook, Adobe, Google. За ингээд нэлээд томоохон системүүд. Ер нь маш олон систем байгаа. Энэ дээр байгаа байхгүй маш олон систем байгаад байгаа. Тэгээ энэ EA гэдэг бас нэг Electronic Arts илүү EA Sports It's in the game гэдэг нэг тийм хоногдсон байд. Тэр тоглоомын газараас хэрэгжүүлдэг юм байна. За энэ дээр болохоор би NoSQL-ийн тухай ярьж байгаа болохоор MongoDB NoSQL-ийн нэг төрөл, нэг database. За тэгэхээр энэ чинь ялгаа нь юу юм бэ гэдгийг товчхон ярий. Тэгээд NoSQL талдаа жоохон яриа болно шүү. Тэгэхээс бол маш том банкны системүүд, олон системүүд бол relation database management system дээр явдаг. Тэр нь одоо айгүй муу NoSQL сайн гэхээс илүүтэй тохирохгүй гэдэг ойлголт илүү их байдаг. За тэгэхээр одоо бидний мэддэг хуучин гэх юм уу relation database маань өөрөө иймэрхүү харагддаг. Мөр болон багантай. Багнууд нь статик, тэгээ мөрнүүд нь ингээ ороо явдаг те. Аль нэг мөр баг нь байхгүй, багны утга байхгүй бол нулаар ингээ явдаг. За ийм өгдлийн сан байдаг. За NoSQL маань болохоор олон төрөл байна. За key value гэдэг төрөл байна. Column store гэдэг төрөл байна. За тэгээ graph, тэгээ document гэдэг ийм төрлүүд байдаг байна. Тэгэхээр ер нь зөвхөн бид нар ийм мөр багантай хүснэгтэй ийм холбоостой ийм хүснэгтэй мэдээлэл оруулахгүйгээр key value, column store, за graph болон document гэдэг ийм олон төрлийн өгдлийн төрлийг оруулах боломжтой байх нэ гэсэн үг. Тэгэхээр бол амьдрал дээр бол бүх өгдлийн төрөл бол ингэж нөгөө холбоостой өгдлийн төрлөөр байна гэдэг нь жоохон төвөгтэй те яг хуу байлгаж болох ч гэсэн байхгүй төрлүүд болон
байж болно. Тэр бол одоо энэ key value, graph, document гэдэг өглийн төлөвүүд дээр байх нь. За энгийн ялгаагаар харах юм бол бидний relational database дээр болохоор user table нь болохоор ID, first name, last name, cell болон city гэдэг одоо ийм нэг user table байна. Leslie гэдэг хүний. За тэгээд маш олон хүн байгаа. ID нэг дээр л болох энэ Leslie байгаа болохоос шинж ингээд хэдэн мянган хүн байна гэж тооцъё. За тэгээд тэр хүн маань өөрөө хүмүүсээ хоббиг бүртгэдэг. Одоо магадгүй юм social track-ийн одоо програм ч юм уу янз бүрийн тийм хүмүүсээ сонирхолтой тулгуурсан байдлаар ингэж кино харуулдаг. Эсвэл ямар нэг юм тийм social network-ийн сүлжээний систем байна гэж тооцох юм бол хоббиг нь бүртгэх шаардлагатай бол нэг хүн доотлол нь 2-оос дээш хобби бүртгэнэ ч гэдэг юм уу. Тэ 2-оос 5. Тэгэх юм бол хэрэглэгчийгээ дагаад 2-оос 5 ийм дахиж өөр хүснэгтэн дээр юм мөр үүснэ гэсэн үг. Энэ дээр бол user ID нэг хэвээр Leslie scrapbooking хийдэг, eating waffle иддэг те. Тэгээ walking гэдэг ийм 3 төрлийн хоббитэй хүн гинэ. За ингэж бол дүрсэлж явдаг. За мөн адилхан нэг онлайн худалдаан дээр бараа зарахтаа ч гэсэн тэгдэг шүү дээ. Одоо нөгөө бараа захиалах дээр ордер дотор бараагаа хийгээ өгч болохгүй. Ягаад тэгэхээр зөвхөн нэг л бараа захиалах гэдэг болохоор order and products ч гэдэг юм уу тусдаа бас өглийн сан үүсгээд ингэж явдаг. За ерөнхийдөө л энэ нөгөө нэг холбоос нэг олон гэдэг байдлаар өглийн сангийн ойлголт одоо нөгөө юунуудыг ингэж ялгаж явдаг те. Тэгэхээр ер нь бол ингээд тухайн амьдрал дээр таарж байгаа бизнесийн модельс шалтгаалаад өглийн сан ч гэсэндээ бас олон төрлөөр ингэж үүсч бий болдог. Өглийн сан бол маш чухал. Дараа системийг өргөтгөхөд засвар үйлчлэгээ хийхэд хамгийн гол нь системээс маш олон өгөгдөлтөй болсны дараа бид нэр бизнест хэрэглэхдээ бизнес интеллиженс одоо түрүүний нөгөө түүхий датаг бид нар бол илүү warehouse-ыг хийгээд дараагийн шатантаа гаргаад бизнесийг илүү ухаалгаж болдог тийм зүйлүүд байдаг те. Энгийн хэрэглэгч нар бол Power BI, Tableau ч гэдэг юм ингээд явдаг те. Тэрнээс хашаа бол ингээд машин сургалт руу ашиглаа явдаг. За MongoDB дээр бол иймэрхүү байдлаар үзүүлж байна. Хараа энэ бол object те. Document object байна. За JSON гэсэн үг. Тэгээд document object нь ID, first name, last name, cell, city, hobbies. Hobbies нь өөрөө юу вэ энд? Жагсаалт array байна гэсэн үг те. За massive гэдэг юм уу те, massive байна гэсэн үг. Тэгээд scrapbook болон eating waffles тэгээ working гэдэг эдгээр утгууд нь зөвхөн энэ нөгөө хэрэглэгчдэрээ дагаад суугаад ирсэн гэсэн. Өөр хэрэглэгч байх бол энэнийх нь одоо нөгөө work-ийнх нь оронд өөр утга эсвэл дахиад нэг хоёр утга энэ төр байх боломжтой гэсэн үг. За өглийн хадгалахын хувьд бол нэг иймэрхүү ялгаатай байх нэ. За тэгээд ингээд жоохон ойлгочвол зүгээр. Ерөнхийдөө томоохон системүүдээ би дараагийн бичлэгээр нөгөө томоохон систем дизайн дээр хэдүүлээ бас ингээд гоё харж байгаа ярих гэж бодод байна. За томоохон систем дизайныг tech stack-уудыг харах юм бол юу байгаа? Нэг өгөгдлийн сан ерөөсөө ашиглаагүй байгаа. Дандаа нэг өөр өгөгдлийн сан болон ингээд энэ тэндээс ингээд холиод явцсан байгаа. За тэгээд энэ талаар Redis за эндээс товчхон хэлээ л та тий. Түрүүний нөгөө NoSQL маань өөр юм дөрвөн төрлийн өгөгдлийг хадгалдаг гэжсэн бол key value store гэд байдیں۔ Одоо hash тий hash гэдэг юм одоо өгөгдлийн бас нэг бүтцийн төрөл биш тий. Бас hash болон key value store хийдэг. Дээрээс нь одоо cache гэдэг ойлголт байгаа. Cacheлах гэдэг одоо тийм cache-ийг хийхдээ Redis гэдэг юм өгөгдлийн санг бас ашиглаа явдаг. NoSQL өгөгдлийн санг ашиглуулах тохиомжтой байдаг. За white column store, column store хийхэд бол за миний ашиглаж байсан Cassandra, Apache Cassandra байх хэвээр. Cassandra бол column store өгөгдлийн бүтцийг одоо ингээд бүтцтэй өгөгдлийг хадгалдаг юм байна. За document store дээр болохоор MongoDB. За тэгээд ер нь бол MongoDB одоо миний мэдхийн би энийг бол ашиглаж үзег болохоор мэдэхгүй байгаа. Тэгээд MongoDB-г ер нь одоо mandatory айгу топ ашиглаж байгаа. За graph өгөгдлийн бүтцтэй. Та бүхний одоо хадгалах чаа өгөгдөл чинь graph байх юм бол Neo4j гэдэг ийм өгөгдлийн сангийн систем бас байдаг байх нэ. Тэгэхээр ер нь NoSQL гэсэн ч гэсэндээ дотроо бас ингээд илүү дундаа тэр нь одоо чиглэл рүүгээ илүү гүнзгий орхицсан одоо явцсан өгөгдлийн сангууд бас байдаг байх нэ. За ингээд товчхондоо одоо онлайн хэсэг одоо ингээд ер нь дуусч байна. За одоо хэдүүлээ ер нь ингэнэ гэсэн үг. MongoDB-г локалс суулгаж болно. MongoDB одоо community server гэж байгаа энэ чинь татж байгаа local host дээр өөрийнхөө компьютер дээр ажиллаж болно. Гэхдээ MongoDB маань mongodb.com гэж орохоор try free гэж байгаа. За энэчнээс за юу ч гэсэн би нэг юу руу орчих. Нэг user үүсгэсэн байгаа. Би энэ чинь нэг user оруулаад. За coder цэг NHS цэг эдүү юм гэдэг шинэ харилцаа шинэ одоо user үүсгэт. Цоо шинээр тарт үзүүлэхээ цоо шинээр бас нэг юм хэрэглэгч үүсгэсэн байгаа. За одоо энэ тараа гэс энэ би энэ pricing руу орсон шүү. MongoDB дээр ингэж байгаа. Online cloud MongoDB гэдэг энэ Atlas юм санал болгож байгаа хгүй юу. За тэгвэл free dedicated за тэг flex гэдэг ийм юутай ийм төрлөөттэй. За тэгээд бид нар бол free-гийн сонгоо явна.
512 МБ хүртэлх storage хийн. RAM нь үдээ share-ид айгу бага. Гэхдээ гайгүй CPU share-ид байна. Хэрвээ dedicate байх юм бол 10 GB storage болон 2 GB RAM-тай 2 CPU-тэй шууд өгөх нь байна. Flex гэхээр одоо 5 хүртэл үнийг өсгөж болно, share гинэ. Нэг иймэрхүү байдлаар ингэж явсан байна. Мэдээж хэдлээ free-г нь бол ашиглаад явхад 512 МБ бол development орчинд бол ингээд хідэн хөгжүүлэгчнэр болон тестер болон одоо тэг clean програм харилцагчнаар ороод ингээд явхад ямар ч асуудалгүй. Магадгүй нэг стартап гараад эхнийхээ хідэн харилцагчийг олоод бизнес болгоод анхны одоо борлуулалтаа олоод явах хүртэл магадгүй хангалттай авах боломжтой гэсэн. 512 МБ гэдэг бол database дээр бол маш асар их том. Яг bandwidth-ийн асуудал бас байдаг те нөгөө олон хүн хандах юм бол энэ хурдан дүүрнэ. За enterprise advanced гэдэг нь бол дараагийнх ингээд илүү том хэмжээнийхийг бол ярьж байгаа. За MongoDB юм уу Amazon дээр суулгаад явсан ч болно. За ингээд эргээд би нөгөө анхны одоо орцсон байна те. За минийх юу юм бэ гэсэн чи би MongoDB-г сурмаар байна гэдгийг сонгочих. Нэгээс 6 сарын туршлагатай гэдгийг сонгочих. За энэ project маань би Node.js дээр хийнэ. За тэгээд юу их юм бэ гэсэн sales customer user activity хийя гэж. За энэ чи болохоор хэдүүлээ зүгээр л mobile гэл явуулчих. За ингээд явангууд одоо энэ чи сонголт гарч ирнэ. За pay as you go гэдэг одоо нөгөө нэг хэрэглээгээр ерөнхийдөө төлдөг хэрэглэнөө төрүүгээр төлнө л гэсэн зүйл байгаад байгаа. За тэгэхээр энэ чээс бид M10-ыг сонгож болж чадахгүй. Free-г нь сонгоно. За free forever гинэ. За тэгээд би энэ чи advanced гэдгийг сонгоот. За ингээд жоохон харуулъя л та тий. За free-г сонголоо. За free сонгох болохоор өөр амар их сонголт бол гаргаж өгч чадахгүй. 3 том одоо giant одоо ийм томоохон cloud системийг байдаг. Эхнийх нь Amazon Web Service, Google Cloud, Microsoft Azure гэдээ байгаа. За тэгээд энэ нэг сонгонгод өөр байгаа. Одоо жишээлбэл ингээд region бүсээр одоо энэ тэнд өөр ингэсэн серверийг тавьсан байгаа. За миний хувьд бол ер нь Amazon-ыг маш их ашигладаг болохоор Amazon-ыг сонгоод Сингапур дахь серверийг сонгочихъя. Тэгэхээр Amazon-ы Сингапур дахь сервер дээр одоо бидний database байшин гэсэн үг. За багтаамжийг бол бид нэр солих боломжгүй free-г сонгосон болохоор. За нэмэлтээр бид нөгөө энэ бол free дээр бас боломжгүй юм байна. За cluster detail дээр бид энийг YouTube гэдэг ийм за tutorial гэдэг ийм юу үсгэж кластер үсгэж. За нэг л кластер үсгэх боломжтой, нэг л үнэгүй кластер үсгэх боломжтой. За ингээд явангууд бид нэр тийм юу өгнө. За username password-аар хэдэн нэвтрүүлгээ л да тийм нэг файлаар ш. Coder гэдэг username байгаа. Тэгэхээр би notepad-ыг үүсгээд coder гэж тавиад password-а хадгалаа авчи. За би нэг дараа нь солино. За create user-ийг гээд user үүсгэчих. За дараа нь шинээр бас user үүсгэж болно. За ингээд my local environment. За би local дээрээ эсвэл cloud дээр оруулъя гэж байна. За энэ дээр нэг сонгоод авахгүй мэн үү? Local ингэ сонгочих. За тэгээд энд ингэнэ. Нэг ийм IP гарч ирж штэ тэ. My IP гэчихэл та би my IP-ийн гут миний IP хаягийг шууд гаргаж ирнэ 202-ын 21-ийн 107-26. Би Mobinet-ийн юу гэж яг энэ ууз Mobinet-ийн сүлжээг ашиглаж байгаа. Миний router унтраалс тоолонд миний энэ сүүлийн ч юм уу ер нь IP бол солигдно гэсэн үг. За тэгэхээр за энийг нэгтлэн одоо байгаа нь явуулчих. Дараа нь би өөр байдлаараас үзнэ. За ингээд явангууд одоо энэ your cluster-с being created гэдэг одоо үүсэж байгаа. За 1 2 3 анхааруулах юм ячи. Database access гэдэг нь database руу хаанаас хандах вэ гэдгийг тавьж байгаа. Coder гэдэг юзерийг бид нар username pass авсан шүү дээ, тэ. Тэнгууд шинээр нэг үүсгэж бас болно гэсэн үг. Одоо энэ жишээ одоо юу гэдгийг тэ. Admin гингуута password-ыг нь авч generate хийгээд тэгтээ заавал энийг хуулж авахгүй бол дахиж олдохгүй шүү дээ. Тэгээд ингээд username admin гэдэг ингээд авчи. За тэгээд энэ маань юу хийд юм бэ? Энтэр гэ тэ. Айл ролтой авах. Atlas admin эсвэл read write ямар ч database руу ингээд бичиж уншдаг байна. Эсвэл зөвхөн read any одоо database-уудыг зөвхөн уншиж чаддгаар байна гэл ингээл цаашаа ингээл бүр олон сонголт байж болно. Atlas admin гэдэг бол ерөнхийн ингээ бүх ингээ томороо ингэж том admin гэсэн үг. За ингээд янз бүрийн restrict тавьж болно. Өөрөөр хэлэх юм бол энд бас нөгөө юу тавьдаг те нөгөө хугацаа тавьдаг өгчдөг. Тэдэн сарын тэдэн хүртэл ашиглана шүү гэдэг одоо хааналаа. Замарс тэгээд болдог гэсэн үг. Магадгүй хин нэгэнд төв зур хүрч байгаа бол ингэж болно. Custom role зааж болж өгч болдог. Зөвхөн үүнийг хийдэг хүн энтергээд бас илүү аюулгүй байдлаас бодож болно. За нөгөө AWS дээр IAM гэж байдаг шүү дээ. За network access нь ингэ шүү. Энэ дээр ер нь бол ингэж байгаа. Database руу backend-ээс л ерөнхийдөө хандуулах зүгээр гэдэг. Тэ backend нь одоо нэг Amazon ч юм уу Google дээр байх юм бол энэ дээрээ бид нэр backend-ийнхаа dedicated одоо static API-ыг тавьж өгнө гэсэн үг. Одоо юун дээр Amazon бол elastic API-г тавиад өгч гэнэ гэсэн үг. За тэгхгүйгээр илэн ингэж 0.0.0-ийн
За тэгээд нойлогч. Ингэх юм бол одоо энэ чинь бол anywhere одоо хаанаас ч хамаагүй хандах боломжтой. Гэхдээ энэ дээр хязгаарч болно. Зөвхөн 1-7 хоногийн турш хаанаас ч хамаагүй ханддаг болёо. За тэгээд хаанаас ч хамаагүй 1-7 хоногийн турш хандна гэсэн үг. Одоо унтарч компьютер унтарч сүлжээ унтарч ассан ч гэсэн энэ IP өөрчлөгдөхөд бид нэр энэгээр орчин гэсэн үг. Хэрвээ үгүй байх юм бол ингээ орхоо болчих шүү дээ. Та бүхэн бас зөвхөн энэгээр яваад байх юм бол маргааш компьютер унтаагаас баг орхоо болно гэсэн үг. За ингээд кластер руу ороот. За кластер маань үүссэн байна. За үүсэнгууд за энэ араа нөгөө YouTube-ийн датасет одоо янз бүрийн тэр жишээ дата мата оруулах гэж байна. Би энэ browse юу collection хийгээд одоо эндээс бол нөгөө юунууд харж болно. За өгөгдлийн сан дээр ийм байдаг шүү. За би одоо өөрийнхөө датаг үүсгэх болохоор одоо ингээ юу ч байхгүй гэсэн үг. Database ч үүсээгүй ингээд кластер маань л үүссэн байгаа гэсэн үг. За collections гэдэг ойлголт яваад байна. Одоо relational database management system дээр database гэдэг бол MongoDB дээр бас database table гэж үл хүснэгтүүд table гэж гэдэг нь болохоор MongoDB дээр collections гэж орж байгаа шүү. Түүгээр бас нэг ялгаатай. За ингээд хийдүүлээ анхны жижиг одоо өгөгдлийн сан гаргаад дээр нь туршилт хийгээд явъя. За тэгэхдээ энэ ч би cluster гэж ороод connect гэж connect. За ингэнгууд driver гэдэг дээр нь ингэн хаанаас хандаж орох гээд байгаа юм бэ? Node.js-ээс орох юм уу? PHP програмчлалаас орох юм уу? Эсвэл ингээ Ruby-гээс орох юм уу? C нэмэхээс хандах юм уу гэдгээс хамааруулаад надад тохиргоо гарч ирнэ. За тэгвэл би Compass гэдэг програмаар хандъя гэсэн үг. За Compass гэдэг програм байхгүй бол энд download хийгээд татаад авч болно. Хэрвээ байх юм бол үүн дээр дараад зөвхөн энийг л хоёлоо хэдүүлээ хуулж авах хангалттай гэсэн үг. За MongoDB Compass download гэдэг ингээд одоо луужин шүү дээ. Download graphic user interface гэдгийг татаад суулгана. За би бол энийг download хийгээд шууд татаад суулгахад ийм л програм одоо бидэрт нэгж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл MySQL ярих юм бол PHP, MySQL Workbench, SQL Pro, DBweaver гэдэг програмтай адилхан client холбогддог тийм програм гэсэн үг. За энийг бол би татсан байгаа болохоор одоо түрүүнийхээс би энийг л хуулж аваа. Энэ connection string аваад. За энэ байна. За connection string username-ийн оронд эхний анхны default user буюу код руу заалаа. Password-ны оронд би энэ password-ыг заалаа. Энэ гурвалжингийн хаан шүү за. Hop энэ password-ыг заалаа. Compass руу орлоо. New connection энэ ч нэгэ тавиад өгнө. Нэр дээрээ бид нэр YouTube tutorial гэж. За тэгээд green blue өнгөж. Тэгээд save and connect. За ингээд орно гэсэн үг. За бид нэрийг орчлоо. Ямар ч асуудалгүйгээр орцсон байна. За ингээд явангууд биднэрт одоо хэдл өгөгдлийн санга үсгээд айгүй хурдан зүгээр би ойлгомжтой байдлаар яриа явчих. Нэмэгт аваад create database гинэ. За database дээр би болохоор ингэж үгүй. University гэж үгүй. Тэгээд энд students гэдэг ийм хүснэгтийг үүсгэх гэсэн collection буюу одоо table-ийг үүсгэх гэсэн үг. За data байхгүй шүү дээ. Ямар ч data бол байхгүй. За одоо энд нэг ойлголт байгаа. MySQL дээр бид нэр SQL command бичиж явдаг бол энд open MongoDB shell гэж байгаа. Mongosh гэж ингэж байдаг. Mongosh гэж байгааз Mongosh гэдэг юм shell байдаг. MongoDB shell гэж аахгүй. За тэгээд энд ингээ оруулчин. За ингээд одоо хэдүүлээ энэ refresh хийж дандаа хардсан шүү. За refresh хийхээр одоо ингээ дата бол байхгүй байна. Одоо би энэ ч хэдүүлээ код одоо бичнэ гэсэн үг. За энэ ч тест гэж байгааг харж байгааг анзаараарай. Тэгэхээр бид нэр энэ нөгөө University гэдэг database ашиглаагүй гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө Mongo юутай адилхан бусад database-тай адилхан use гэдэг төлхүүрүүгээр University гэсэн. Ингээд бид нэр show зааж байгаа. Show collections гэдэг ингээд тавьчихаар ороод ирэх лөө. Байна шүү дээ. Show collections гэвэл students л гэж энэ дотор зөвхөн students л байгаа юм байна. За ингээд одоо insert хийхдээ ингэж болно. Энчнээс add data гэж хагаад insert гэж байгаа шууд ингэж хийж болно. Одоо энчнээс бид нэр ингээд өөрийнхөө өгдлийг ингээ оруулаад яг нөгөө JSON data оруулж байгаа юм шиг ингээд оруулж болно. Name нь одоо юу гэдэг те. Энд чи яаж тгүүлээ. Тий. Энд чинь бол энэ өчигтэй бол кавичтэй өчг юм байна. Name нь болд гэдэг ч юм уу те. Ингээ insert хийж болно. Ингүүд insert-ийг орчих жост болдгийг орчиж чинь гэсэн үг. За энийг би устглаа. За одоо энэ Mongosh гэдгээр хэдүүлээ бол хийн. Өөрөөр хэлэх юм бол database-аас backend-ээс бол яг л өгдлийн санал руу нэмж хасж байгаа үйлдэлийг бол үүгээр бол хийгээд ингээ явцдаг. Энэ command айгуу яг програмын кодоорч гэсэндээ яг энэ бол бичигтэй явдаг. Одоо Mongoose гэдгээр бол бичигтэй явдаг. За хамгийн ихний insert хэдүүлийг хийж үзье. Database students гэхээр одоо нэг аль хүснэгтэй мэдээ сонгочихно. Цэг insert одоо цэг гингууд бүх одоо нөгөө байгаа функцүүд метод нь гарч ирж байна те. Insert 1 гэж байгаа. Insert many insert 1 гэж байгаа. Insert 1 одоо нэг л өгдөл нэмье. За нэмэхдээ заавал ингэж object-ийн хаалт нээ. За object-ийн хаалтаа нээгээд за энэ ч нэ би бол шууд энэ чнээс бэлдсэн
хичээл бэлдсэн хурдлуулах үүднээс ингээ хуулцсан байгаа. Ингээ тавьт. Ингээ тавьчихсан. Name нь болд age нь 30, GPA нь 3.2. За, inserted object ингэж орсон байна. За өөр энийг харахын тулд яах вэ гэхээр database-ийг students-ийг find гэж байгаа. Энэ нэг select all гэдэг шиг find гэд хоосон явуулчвал бүх хөгжлийг харагдаж байна гэсэн үг. За гоё ороод ирсэн ба шүү дээ. Энэ бол өөрөө автоматар үүсэж байгаа object ID. Дахиж хизээч яг энийг ингээ нэг документ гэж үүсэж байгаа байхгүй юу? Энэний ID-ийг дахин давтагдахгүй гэсэн үг. Ингээл өөрөө ингэж давтагдахгүй юу ID ингэж үүсээд ингээ явнаа. За find гэдэг нь юу вэ гэхээр select all гэсэн үг юм ба шүү дээ, тэ? Одоо би энд арай өөр код өчгөж байна гэсэн энийг хараа. Insert menu гэсэн. Insert menu гэчихэд энд юу орцсон байна энд? За энд юу орцсон байна? Massive-ийн хаалт орцсон байгаа шүү дээ. Эндээс энэ хүртэл massive байх юм. Insert menu буюу олон хийх юм байна. Тэгэхээр би jigsaw хийн. Яг түрүүнийхтэй адилхан яг ингэж бид нэгийг бичсэн шиг одоо энд ингээ нэгийг бичсэн шиг хэд байна? Ингээд нэг буюу нийт 3 хүний өгдлийг одоо оруулж байна. За за би CL-ээсээ clear хийгээд ингээ терминалаа clear хийж байгаа. Database-ийг students-ийг find. За ингууд нөгөө бол дээр маань Бата Сарантуяг гэрлээ гэдэг хүмүүс бол нэмэгдсэн байна. За одоо бид энийг бол ингэж оруулж болно гэсэн үг. Одоо энэчнээс refresh хийхээр нөгөө дата маань орсон байна шүү дээ, тэ? Add data гэж яагаад JSON файл оруулж болно. Эсвэл энэчнээ яг нөгөө обжектоо ингээл голчихно. За болтыг болт гэж хэлдэг, тэ? 30 настай GPA нь 1.2 400 гаруул гайч. За болтко орсон. За энийг хэдүүл ингээ хайлт, тэ? Дээшээ дараад нөгөө сүүлийнхээ олж гаргаж болно. Болтко орцсон байна гэсэн үг. За одоо нөгөө MySQL дээр байдаг insert, update, delete, where гэд where дээр юу авах вэ? Join тэр гээд янз бүрийн олон үйлдэл байдаг. За тэрнийг хэдүүлээ газ үзээд явъя. За би энд нэг арай өөр өгдөл оруулах гэж байна. Гайс одоо үүнийг хараарай. Ийм өгдөл оруулах гэж байна. За энэ одоогийн насаа очиж тэ. Би ч биш л дээ. Энэ өөр хүнээр. За ингээ бэжиг. За сото нэрийн сото age GPA ингээд болцсон байсан бол үргэлжлүүлээ явсан байна. Full time and false register date нь болохоор new date буюу яг одоогийн огноо. За төгссөн нь бол course гэдэг нь болохоор юу вэ? Энэ одоо өөр утга шүү хараа. Courses гэдэг нь massive байна. Address гэдэг нь болохоор хаяг нь object байна гэсэн үг шүү. Тийм байгоз address дотор арай өөрөө хөстэй. Ийм утгууд өвөрцсөн байгаа сте. Address нь өөрөө ийм байгаа сте. Тэ? Ийм байх гэсэн үг байхгүй юу? Ийм байх гэсэн үг. За тэгвэл энэ яах вэ гэхээр курсыг хандахдаа одоо энэ биологи гэж хандахдаа курсын 0 гэвэл биологи гэж гарч ирнэ. Гэхдээ би адресийн street-ийг нь олъё гэх юм бол цэг street гэж хандна гэсэн үг. Энэ хоёр өөр шүү дээ. Энэ бол шууд ингэж exalt massive байна гэж хандж болно. Энийг бол object байна. Object руу шууд цэг гэж дараагийн filter руу хандна гэсэн үг. MySQL дээр бол column гэж байдаг бол одоо MongoDB-д энийг field гэж хэлнэ шүү. Эдрийг field гэж хэлнэ. За ингээд би ийм урт ийм гоё юг өгдлийн санг оруулъя. За одоо тэгээд find хийч. За энэ хараа. Энийг бол ялгаж харж байгааз courses address. За окей. Одоо ингээд бид нэр өгдлийн сандаа орлоо. За одоо би энэ хоёр юмыг газ тайлбарч ийн айгүй амархан order by гэж байдаг. Students find бүгдийг авъя. Check sort гингуудаа нэрийг нь 1 гэсэн байна. Энэ бол нэрийг өсөх дараалал гэсэн үг. За өссөн байгааз хасах 1 гэчээ. Тэгвэл энийг нэрийг буурах дараалалаар S-ээс эхлээд B хүртэл явсан байна гэсэн үг. За энэ бол өсөх болон буурах дарааллыг явж байгаа юм байна. За өөр бас ингэж болно шүү дээ, тэ? Students check find би бүгдийг нь авъя, тэ? Find дотор юм байхгүй. Гэхдээ би sortохдоо sort гэж яагаад энэ дотор GPA нь тэ одоо голчин хасах нэгийг тэгж болж байна харъя. Хасах нэг буюу өсгөөсөө буурж байгаа шүү хараа. Голчин 3.2-оос энэ чи 2.8 хүртэл юу вэ? За энд 2.8 нь ягаад энд гараад ирв? За ингээ ямарсан уул нь буурж явж ил байна да. За ингээ хамгийн өндөр голчтой 2-ыг гаргая гэж. Тэгвэл ард нь цэг лимит гэчихэд би энд 2 гэж. За хамгийн том голчтой 2-ыг гаргаж ирсэн. 3.2 1.5 GP-ийг би өсгөөр ирэмблээгөө буурахаар за энийг хэдүүлээ хараат. За ингээ ирэмлч. За одоо юу гарч байна? 3.2 1.5 дунд нь ихтэй 2.1-тэй юу байсан да. GP-ийн 4 гэдэг юм нөхөр байгаа юм шүү дээ. Би энд хараа гайс
GPA томоор хийсэн юм, жижигээр хийчихсэн шүү. За. Тэгээ хасах нэг гэж. Өсгөөс нь томоос нь баг руу буурч чинь тийм үү? 4 3.2. Хамгийн том хоёр нь гарч ие. За энэ нэг том жижигийн бичигдэл нь ялгаатай шүү филдүүдэд нэрлэхтэй. За лимит гэдэг шинэ бичигдэл сурлаа шүү. Лимит гэдэг нь хязгаарыг аавна. Мөн адилхан MySQL дээр байдаг бичигдлийн нэг. За дараагийн нь болохоор ингэж болдог. Одоо where хий. Зэг find гэчээд нэр нь одоо нэрийг нь тэгвэл би object-тэй хаалт хийдэг гэсэн. Object-тэй хаалтаа нэмээд name нь болд нэртэй хүн байна уу гэсэн хайсан чаар ингэж хайцсан байна. Болдгээ гаргаад ирчихэ. За nice. За тэгвэл одоо энд бид нэр ийм хүн байна уу харъя. Full time in false гэдэг хүн байна уу? Байна. Ганцхан full timeтай ганц л хүн байгаа байхгүй. Өөр full time гэдэг филтэй хүн байхгүй болохоор ганц байгаагаа л харуулж ийн гэсэн үг. За where дээр end тавьж болно гэсэн. Одоо энэ бичиглийг хараа. Students find GPA-ийн 4-тэй full time true хүн байна уу? Одоо жишээлбэл одоо GPA-ийн 4-тэй айгу төгс тийм оюутан тэгээ full time-аар ажиллаж байгаа хүн байна уу гэсэн чинь байхгүй. Одоо орвол байхгүй шүү дээ. GPA-ийн 4-тэй хүн байгаа. Full time false хүн байна уу гэж байхгүй. Students find. Угаасаа ийм л ганц л ийм full time-тай ганц л содоо гэдэг хүн байгаа. Бусд нь тийм full time-тэй хүн биш. Тэгээ full time-тэй хүн байхгүй гэсэн. Full time гэдэг field байхгүй. За тэгэхээр саяных бол угаасаа гарахгүй гэсэн үг. За тэгтээ ингэж зэрэг хайж болдгоо гэсэн үг санаа нь бол. За энд бол юу гэж байна? DB find гिचээд тэ. За энд болохоор ID нь false, name нь true. За энд бол ингэж гаргаж байна. Энд бол нөгөө нэг зөвхөн багныг сонгож болж байгаа гэсэн үг guys. Энэ араа бүгдийг авна гэж байгаа. Хамгийн ихнийх нь бүгдийг авна. Гэхдээ би филдүүдээ сонгоё гэж байгаа. ID-г нь би false буюу ID-г нь харуулахгүй. Тэгээ нэрийг нь харуулъя гэдгийг сонгож байгаа байхгүй юу? Тэгээд энэ дараа нас ингэж болно. GPA-ийн true гэж. Би бас GPA-ийг хармаар байна. Тэгвэл араа нэр GPA 2 гарна гэсэн үг байхгүй юу? Энд бол ID-г false гэхгүй бол ID-г өөрөө автоматар true-гээр гаргадаг л гэсэн үг. За ингэж бид нэр яаж болох нь вэ? Гаргаж байгаа багнаа сонгоно. Select гэчээд нөгөө odd from гэдгийг оронд л одоо ингэж бичдэг л гэсэн үг байхгүй санаа. За одоо хэдүүлэнд нь өөр бас нэг үйлдэл байна. Энэ нь update. За insert 1, insert menu гэж бас update 1 гэж бас байгаа. Энд ингэн энэ update 1 гэдэг функц маань хоёр юм аргументтэй. Эхний таслалын өмнөх нь хайхаж байгаа утга фильтр. Нэр нь болд гэдэг байх юм бол set гэдэг нь утга оноо full time-ийн төрүүгээр өгье гинэ. За болцсон. За одоо debate-ийг students-ийг find хийж. За нөгөө болд маань юу гэсэн вэ? Одоо full time-тай болсон биз дээ. Тийм уус гэсараа болд маань full time-тай болсон. За ингэж яагаад энэ өөрөө яач болно те set гэж GPA-ийг нь болдынхоо GPA-г 3.9 болгоо ачил та. За find хийж. Нөгөө болд маань төгсөрлөө хараа. Болд full time 3.9 GPA-тэй. Тийм үү? За ингэж гаргаж болно. Зүгээр ингээд эндээс бол ганц ингэ хайчих шүү дээ тий. Find хичээл нэмэр болд гэдэг ингэж бичиж хайчихна гэсэн үг. За одоо энэ дараа өөр. За энэ бичиглийг хараа. Гэхдээ энэ одоохонд бол юу байхгүй. Нас нь 25 та хүн байх юм бол full time-ыг нь одоо unset хий гэсэн үг. Байхгүй болгоё гэсэн үг. За одоо full time-тай чинь болд байгаад байгаа шүү дээ. Тэгвэл хэдүүлээ энэ дээр age дээр нь биш, name-ийг нь болд болгоод ингээ уншуулчих. За modified нь бол 1 гэж шүү дээ. За эргээд болдыгоо хайч. Болд хайсан чинь нэг full time-тай байсан болд нь full time-г болцоор энд full time байсан шүү дээ. Тэгэхээр бид нэр unset гэдэг маань өөрөө field-ийг нь аваа хийдэг гэсэн үг. За одоо гэж нэрээ өөр юм хий. Update menu-г олон өгөгдөл яа. Энд ямар нэгэн фильтр байхгүй буюу бүгдийг гэсэн үг. Энэ дотор байгаа бүх документ одоо өгөгдлийг бүгднийг full time-ыг нь false-оор оруулъя гэж. За ингээд өмнө нь байсан ч гэсэн false болно шүү дээ. Энийг бүгдийг харахад бол debate students find. За одоо яасан бэ? Бүгд false-оор орсон. Энэ false бүгдэнд нь full time нэмэгдсэн. Гагцгүй эдгээр нь false болсон гэсэн үг. За одоо тэгэнгუთ би ганцхан энэ нэг юм хийчих. Эргээд яраа энийг хийгээд яраа. Update 1 гэж яагаад full time-ыг ингээд unset хийчих. За одоо ингээд хэдүүлээ эргээд бас find all хийнгууд бүгд full time-тай. False бүгд нь бүгдээрээ false байгаа. Гэтэ болд маань full time байхгүй болсон гэсэн үг. За одоо энд би арай өөр утга тавилаа. Update menu гэж яагаад энэ араа хоёр аргументийн хамгийн ихнийх нь болохоор нөгөө filter шүү дээ тий. Full time нь хараа ийм байсан бол зүгээр л full time нь false байсан бол гэдэг нь full time нь утга нь false бол буюу идрийг хэлж байгаа. Энэ дэр full time утга false. Энэ болохоор арай өөр. Дахиж object-ийн утга хааж агаад exists буюу full time нь false буюу full time гэж байхгүй байх юм бол full time-ыг нэмээд
full time-ыг true болгоё гинэ. За одоо хэдүүлээ яаж л та. Одоо яра энэ false шүү дээ. False. Бид нар болдыг full time-гүй болгоцсон шүү дээ. Тэгэн гут энийг хараа. Болд маань full time-гүй байсан болохоор full time-ыг бид нар true болгоод нэмж чадсан гэсэн үг. За саяны энэ үйлдэл бол ийм үйлдэлийг хийсэн байх шүү. Одоо бол энэ ажиллахгүй шүү дээ. Тэ угаас тийм юу байхгүй. За устгахтаа би одоо энэ хэнийг устгая? Debate students одоо edit хийсэн delete хийн үзэх гэрээ шүү дээ. Delete one нэгийг л устгая. За одоо ингэн гутаа л энд object хаалт тавиал name гин гутаа. За тэр Boltco гэдэг нөхөр чи юу нь бол ямар ч үүрэггүй юм байна. Boltco устгая. За одоо find хийн гут нөгөө хамгийн ord байсан Boltco гэдэг утга маань байхгүй болцсон. За арай өөр юм яа. Delete main-ийг чи full time false гэж юу болох вэ? False байгаа бүх өгөгдөл устна гэсэн үг. Гэхдээ энэ false байгаа гэрлээ false, энэ false юм биш шүү дээ. True байгаа ч айлуулээ. Болдоо ч юм билүү. За болдоо ч шүү дээ. True байгаа нь устгах. За zig debate students zig find. За одоо энэ бол false байсан болохоор үлдсэн нөгөө болдоо мань байхгүй болцсон. За ингэж бас хийж болдог байх нэ. За delete main гэж бас ингэж болно шүү. Олон устгая. Register date нь false буюу register date гэдэг утга байхгүй бол устгах гэсэн. Тэгэхээр энэ дээр байгаа одоо энэ сото гэдгээс бусд нь бүгдээр устдаад алга болчих эрсдэлтэй. Тэгэхээр энийг хэвлээ уншуулахгүй явуулаа. За одоо арай өөр. Одоо гайс энийг хараа. Students zig find. Одоо арай өөр утга. Зөвхөн нэр нь одоо нөгөө ингэжсэн шүү дээ. Хэлээ. Object хаалт тавьж байгаа name гэчээд ингээд энэ дотор шууд ингээд сото гэвэл ингээд байжсэн шүү дээ, тэ. За тэгвэл би ингэмээр байна. Одоо хараа. Энэ сотог шууд бичгүүгээр. За бичгүүгээр дахиж object-ийн хаалт нээгээд object-ийн хаалт хаач. Энд нь арай өөр юм тавилаа хараа. Энэ $50 тавиад нээгч. Ингээд би сото гэхгүйгээр соо гэж. За ингэнгууд сотог харуулж ийн гэсэн үг. За харуулж байна энд name соогоор хэлсэн гэсэн чинь сод. За чинь юу болоод вэ? Бүгдийг гаргаад байна уу? За бүгдийг гаргачлаа. За дахиад энийг хулаа тавиад. За болд биш те. За болд гэвэл энэ чинь угаасаа болд гэдэг утга байхгүй зү. Students zig find нэр нь болд гэж хэлсэн бол болд гэж байвал гэсэн үг. Мангарч байна. Энэ ингэж байгаа байхгүй. Одоо энэ чинь содогч. За энэ хараа содогоос бусдна. Нэ гэдэг чи юу шүү? Негатив нөгөө содогоос бусдна гэсэн үг шүү. Зөвхөн түүнээс бусдна гэсэн үг. Түрүүн бид нэр содог болж исэн бол нэ гिचх юм бол ne гिचх юм бол not equal буюу содог гэжтэй тэнцэхгүй байх юм бол гэсэн үг байхгүй. За одоо ингэж содогоос бусдна харагдаж байна гэсэн үг. За одоо өөр бас гоё үйлдэлүүд байна. За энийг хараа. Нас нь 38-тай 27 төхөн байгаа юм шүү. За LT гэчээд өшний 27 гэж. Өшин ч бахан. 27 гэвэл энэ яаж байна? 18-тай л хүн гарч байгаа буюу 27-оос доош настай л хүн гарч байна. LT гэчээд lower те less E гэж equal. Тэгвэл энэ яаж байна? 27-тай гарч байна гэсэн. Энэ тэгэхээр LT гэх юм бол бага, эрс бага, LT гэх юм бол бага үе тэнцүү гэсэн үг байна. Нөгөө талаараа GT гэдэг үг байж болно. GT 20 гэх юм бол 20-с дандаа дээш настанууд нь гаргацсан байна. За би GT E гэж. E гэчээд 18 гэвэл уус 18-т нөхөр өөрөө гарахгүй шүү дээ. Харин үүнийг GT E 18 гэчих юм бол 18-т нөхөр чинь гарна гэсэн үг. Гэрлээ гэж гарч ийн гэсэн үг. За зүгээр GT байх юм бол creator гэсэн л үгэлтэй. Creator than гэж байгаа лгөө. Lower than creator than equal энэ төр гэсэн л үг байхгүй юу? Greater than equal энэ төр гэдэг авчраа бол за одоо 18-т нөхөр энд бол гарах хэвээр. Энд юу гэсэн бэ бэ? GT гэсэн юм. Тэгэхээр 18-аас дээш. Ингэх юм бол 18-т нөхөр гарна гэсэн үг. За иймэрхүү байдлаар маш олон өгдлийн одоо юунууд байна. Бас ингэж болдог. За энд ингэж байна. Хараа. GPA-н 3-аас их буюу тэнцүү 4-өөс бага нь 4-өөс бага үе тэнцүүг харуулна гинэ. Тэгсэн чинь 3-аас их буюу тэнцүү 4-өөс их буюу тэнцүү үйл энд бол зөвхөн юу л байж. Тэгээ 4 гэдэг л тоотой нөхөр байж. Тэгэхээр бидний саран туяагийн олж авлаа гэсэн үг. Мөн ингэж болдог. Жигсаалтан дотроос ингэж зааж өгч болдог. Нэм гэчээд ин гэж байна. Тэгээд массив дээр жигсаалт тавьсан. Бол бата саран туяа. Ингууд бата саран туяа гарч. Угс болдонд байхгүй болохоор харуулсан. Жигсаалтаас нэр нь болд бата юу байх юм бол харуулаарай гэсэн үг. За энд одоо хараа.
пакингууд. За энэ гэдгийнх нь оронд ингэчихэж байгаа. Энэний оронд дахиад энэ гэж not энэ одоо өгүүлсэж гин гэсэн үг те. Тэгвэл сая Бата Сарантуй одоо болд Бата Сарантуйгаас бусдын харуул гэсэн чи гэрлээс одоо харж ирж байна. За мөн ингэж бас болдог. За энийг хараа find end хийж болдог. Full time true тэгээ age нь нас нь 22-оос бага үе тэнцвэг болё гэсэн үг. Одоохондоо байхгүй болохоор ингэж болно. За or хийж болно. End or хийдэг те. Энд жишээлбэл яаж or хийсэн бэ сая? Full time true эсвэл нас нь 22-оос бага. Тэгвэл энд бол full time true бол байгаагүй ч гэсэн нас нь 22-оос бага үе тэнцвэж чадсан гэсэн үг. За тэгээд энд болохоор бас ингэж болно. Age нь not гэчихэд created yan 30-30-аас одоо тийм юугүй ихгүй настай хүмүүсийг харуулж байна гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай ингэж ерөнхийдөө MongoDB-гийн үйлдэлүүд юм байна. Одоо нэг гол өгөгдлийг газ нэг тайлбарлаад. За надад одоо маш бага өгөгдөл байгаа болохоор энэ дээр хэдүүлээ ажиллаж чадахгүй заяа. Айгу бага өгөгдөл байгаа. Би ингээ нэрэн содо гэдэг хүнийг олно. За ер нь энэ query command ажиллаа шүү дээ. Query command ажиллангууд sig explain гэж execution stats гэж байгаад ингэж дарангууд энэ командыг ажилуулахын тулд одоо содо гэдэг хүнийг олохын нэртэй нөхрийг гаргаж ирэхийн тулд ийм олон үйлдэлийн одоо юу нь гарч байна. Одоо нэг лог нь гарч байна. Энд хараа програм ажиллахад зарцуулсан хугацаагаар execution time mils буюу одоо нөгөө зарцуулсан хугацааг миллисекунд рүү харуулж байгаа нь баггүй юу? 0 гэж байгаа. За гэхдээ энд 0 гарах нь бол ерөөсөө аргагүй. Одоохондоо болохоор амар их өгөл байхгүй болохоор энэ бол 0 л гарна. Айгу урт өгөл байх юм бол энэ арай өөрөөр гараад явна л да. За би энэ browse collection хийчихэд хэрвээ надад энэ ч sample data оруулах боломж байх юм бол за энэ sample data одоо дууд ихээр болохгүй юм байна л да. Тэгэхээр бид нар одоо JSON sample data гэдэг айгу олон юм дата сетүүдийг байх юм бол айгу том дата хэрэгтэй гэсэн үг. Одоо нэлээд хэдэн мегабайт. За энэ дээр олдохно. За энийг орхич шууд би бас бэлдээд явсангүй. За ингэнгүүт санаа нь ингэдэг гэсэн үг. Энэ бол нөгөө B3 binary tree одоо тэр юм хайлтаар ерөнхийдөө ажилладаг байхгүй. Энэ ямар ч өгөгдлийн сан дээр байдаг ойлголттой нэг. За одоо ингэж яа л да. Binary tree чинь яаж юм гэсэн үг. 1 сая өгөгдөл байх юм бол шугамн хайлтаар хайх юм бол одоо чи мөн үгүй ингэ яваад байх юм бол 1 сая өгөгдлөөс хамгийн муу тохиолдолд одоо энэ буюу одоо нөгөө 1 сая хайлт юм гэсэн үг. Хэрвээ индекслж гэх юм бол өгөгдлийг нь одоо хайх талбарыг нь индекслээд өгөх юм бол яг го storage буюу одоо нөгөө багтаамжин дээр жоохон зай эзлэн. Гэхдээ багтаамж бол одоо бол сонирм биш болсон шүү дээ. Тэгэхээр зөв индекс хийчих юм бол 1 сая өгөгдлөөс 20-с ихгүй хайлт юм гэсэн үг. 1 сая удаа хайлтыг 20 удаа хайлтыг хоёрын хооронд бол асар их зөрүү бол байгаа шүү дээ. Нэг л хүргэн гут энэ бол тэр байрных гэдэг ингээ өгчих юм бол бид нар айгүй их зардал гарна тий. Энэ бол тэр байрны тэр давхрах гэж чиглүүлчих юм бол үүнийг бол олох бол айгүй амархан байдал болно гэсэн. За ингийн тул одоо ингэдэг. Одоо би students дээрээ ингэж болно. db-ийг create index гэчээд name гэчээд 1 гэж тий name 1 гэж болно. Эсвэл зүгээр шууд ингэж болно. Содоо гэдгээр хайхад л хурдан гардаг байхад л ингэж болно. Нэр гэх юм бол зүгээр стандарт одоо индексээр одоо явуулнаа. Индексээр л нэ гэсэн үг. За ингээд create index үүсчлээ. За энэ нөгөө db-ийг students гэдэг хүснэгтэн дээр хідэн индекс байгаа гэх юм бол git indexes гэдэг гишүүн функцээр нь хандаад одоо биднэрт ID-гаар бол автоматар индекс үүссэн байна. Name-ээр нь индекс үүссэн байна гэсэн. Ингээд би одоо дахиад ингэж ажиллуулна те find name содоо ч юм уу одоо нэг болт ч юм уу те ингээд execution stats одоо саран тавьчихл те гэрлээ гэж. За ингэнгუთ гэрлийг олохын тулд зарцуулсан хугацаа нь за нөгөө одоо энэ execution mill 1 гэж байна те яг энэ 1-0-ийн хооронд янз бүрийн л утга гарна. Нэг заримдаа 1 гарна, заримдаа 0 гарна. Бидний зүйлээс хамаарч байгаа компьютерийн одоо тухайн юунаас хамаарч байгаа. Айгүй олон өгөгдөл. Та нар 1 сая юм уу 10 сая өгөгдөл байлаа гэж тооцох юм бол нэлээд хэдэн секунд шаардах байсан бол шууд утгаар их шаардах байсан бол энэ индекс тавьж өгснөөр баг секунд хүрэхгүй хугацаанд үүнийг гаргах боломжтой гэсэн. Хэд дахин хурдан ажилуулдаг гэсэн. Тэгэхээр энэ зөв индексийг сайн тавьж явах хэрэгтэй. Тэгээд одоо нэг database дээр юм ихтэй нэг execution millisecond тэрийг айгүй гоё ажилуулж бас анализ хийдэг байх хэрэгтэй гэсэн. За ингээд одоо мэдээж энэ саяны нөгөө name доогуур зураас 1 гэж үүссэн бол ингээд drop гэдэг индексээс устгаж болно. Шинээр индекс үүсгэж болно. За энд болохоор зөвхөн students гэж байх юм бол db дээрээ хэдүүлээ шууд create collection хийнгუთ одоо сурагчийг үүсгэсэн бол хэдүүлээ teachers гэдэг ингээд хүснэгт үүсгийг бол одоо энд ингээд teachers гэж орж ирнэ гэж санаа. Refresh data бас энэ teachers гэж орж ирнэ. Тэгээд teachers руу анхны багшийн өгөгдлийг хийж мэж бас болно шүү дээ. Одоо энд яадаг юм db-ийг
teachers гэчээд цэг insert one гэж хийн шүү дээ. Insert нэг багшиг хийя. За ингэн гутаа нэм нь содоогоор хийчихье. Одоо major ч гэх юм уу. Энэ нь болохоор software engineer гэж. За ингээд debate цэг teacher одоо студент биш үү? Teacher цэг find гэх юм бол байгаа багш нарыг харуулъя гэсэн үг. Энэ backslash тавьсан биш. Содоо software engineer гэдэг багш. За окей. Иймэрхүү байдлаар ингэж явж болох нэ. За яг MongoDB-ийн анхан шатны өгөгдөл болон эдрийг ингэж яалаа. Дараагийнхаа зүгээр ийм санаа байгаа шүү. Одоо Монголзын цэг shop гэдэг нэг ийм сайт байгаа байхгүй. Айгүй энгийн. Зүгээр ингээд нийтлэлтэй, хоёрхан бараатай, баг даардаг. Дараа захиалгын гут юу өгөл болоо те. Ерөөсөө хаяг утасны дугаар нэрээ өгөл болоо. За нэг ийм жижиг сайтыг бас шууд л одоо лайв хийж ашиг. Ямарсан зүгээр нэг ганц 2 цаг тогтаагаад яг энэ сайтыг дөөрэж хийх бас байж болно. Тэгэхээр өгөглийн санг нь MongoDB дээр гаргана гэсэн үг. MongoDB дээр энэ бол ханагадаа шууд бодлоо. Бараа гэдэг нэг юм байх нь. Бараа маань нэг зургийн замтай. За тэгээд гарчигтай. За тэгээд тайлбартай. Тэгээд өөр ингэсэн багтаамжуудтай. Тэг ингээд явах нь шүү дээ. Одоо энэ дээр жишээлбэл хэдүүлээ шинээр үүсгэж бас болно шүү дээ. Энэ өгөглийн сан дээрээ те create collection. За энэ дээр бол хэд шууд нэмэх гээд дарчих бол бас болно. Products гэдэг энэ чигээ дата оруулахтай хэдүүлээ одоо юу гэж өгөх вэ? Debate products insert one. За Монголцоо саяны нэг бодуулт хийчих те. Ингээл name за барааны title. Барааны гарчиг нь юу гэх юм ингээл. За гарчгаа ингээ өгч jersey өгч. За jersey өгч. За эн чинь хэмжээ байгаад байсан шүү дээ те. Түрүүн энийхээ дууссан юм байна л да. За тэгээд тайлбар description ч юм уу те. Ингээ price байсан. 89 мянга. За тэгэн гут одоо юу гэх юм size гэн гутаа size ч өөрөө юу вэ? Massive вэ? XL, L, XS ч юм уу те. За ингээд дарч. Ой энд юу дарч юу? Бас нэг жоох алдаатай юм бичээч боллоо шүү. За ингээд docs must be a right document. За энд ингэсэн юм байна л да. Ингэж байх юмыг би шил буруу явуулчих те. Энд чинь нөгөө text string massive байх хэрэгтэй шүү дээ. За жижиг алтаа гарлаа л гэж. За хараат. Massive дууссан. Энэ нь болохоор гадуур хаалт. За тэгээд нэг юм insert main гэсэн биш дээ. Main-ийг юу чинь нөгөө нэг massive байх хэрэгтэй шүү дээ. Insert one гэхгүй. За нэг өгөгдөл нэмээ. Insert one. За орц. За debate products find байгаа бараг харъя. Ой. Байгаа бараг харагдчих шүү дээ. За энэ ягаад ийшээ гүхгүй харагдчихв. За clear хийч. За одоо энэ шүү дээ. Title Монгол jersey 2025 89000 XS. За иймэрхүү сайтыг хийгээд энэ дээр бол backend гэдэг аахгүй. Одоо нөгөө cloud database бол шууд өөрөө Mongoose-ээр бид нэр React юм уу бус одоо Flutter ч юм уу тэг гаргацсан байсан бол түүндээсээ бид нэр сангаараа шууд хандах боломжтой. Энэ маань өөрөө тийм сервис гаргаж өгдөг гэсэн үг. Онлайнаар хандаад. Тэгэхээр бид нэр түрүүний энэ connection string гэж байсан шүү дээ. Энд чинь edit гэдэг дараад харах юм бол connection string гэж байсан. Энэ connection string-ээрээ ч гэсэндээ программын кодноос холбогдоод ингэ явдаг байгаа гэсэн үг. За энэ хүргээд бичлэгээ өндөрлөе. Айгу урт бичлэг болчих шиг боллоо. Уучлаарай. За тэгээд асуух асуулт байл доор үлдээгээрэй. Өшөө дэлгэрэнгүй бас нэг aggregate хийх, хоёр хүснэтийг одоо нэг join шиг нэгтгэж юм гаргах. Өшөөгөр сайн туршлагууд бас шүү дээ. Их хөвгөлтөөр яах вэ мах уу гэд тэр болгоныг бас хэрвээ олон хүмүүс асуух юм бол бас дараа бичлэгээр оруулах болно. За баярлалаа. Тэгээд баяртай.